За анхны дугаараараа та бүхэнд лөөрчдийн тухай подкаст эхлүүлж байна. Подкастын нэр бол Сэтгэлийн гэм. Дугаар 1. Лөөрийн сэтгэл зүй хүмүүсийг яагаад итгүүлж чаддаг вэ? Нэг л өдөр нэг хүн чамайг инээмслэж уртсан. Тэрний нүд нь итгэл, дуу хоолой нь дулаахан байсан. Гэхдээ тэр аль хэдийн чиний итгэлийг ашиглах төлөвлөгөөгөө гаргачихсан байсан. Лөөр бол зүгээр л мөнгөний хэрэг биш. Энэ бол хүний итгэлийг зэвсэг болгон ашигладаг сэтгэл зүйн халдлага. Өнөөдрийн дугаарт бид лөөрийн сэтгэл зүйн гүн рүү орж хүмүүс яагаад итгэж, лөөрчд яагаад итгүүлж чаддаг болохыг задлан шинжилцгээе. За энэхүү дугаар лөөрчдийн тухай байгаа фактыг хамгийн номер 1 итгэл. Лөөрчний хамгийн том хүчтэй зэвсэг бол итгэл. Итгэл бол хүнд төрдөг хамгийн гэгээлэг мэдрэмж. Гэвч энэ гэгээлэг мэдрэмжийг хамгийн хар салаатай хүмүүс ашигладаг. Лөөрчин гэдэг гүн ухаантай байхаас илүү бусдын сэтгэл хөдлөлийг уншиж чаддаг байх нь маш чухал. Тухайн одоо хүний сэтгэл хөдлөлийн маш сайн уншиж чадах нь их чухал юм байна. Тэднийг ойлгож байгаа мэт таныг ингэж дэмжиж байгаа мэт. Харин яг үүндээ таны сул талыг ингэж судалж байгаа гэсэн үг шүү. Лөөрчдийн хэрэгэлдэг 3 гол зэвсэг. Эхнийх нь тэд чиний үгийг давтаж хөдөлгөөнийг чинь тольддог. Ингэснээр чи энэ хүн намайг ойлгодог гэж бодож эхэлдэг. Гэвч яг тэр цагаас хойш тэд чамайг ойлгох биш, удирдах, дуурайж байгаа. Гол санаа нь чамайг удирдахын тулд яг чамтай адилхан үдэл гаргаад байна гэсэн. Тэнд чи итгэж эхэлдэг. Хоёр дахь нь тэд өөрийгөө илүү мэдлэгтэй, илүү чадвартай гэж итгүүлдэг. Хүмүүс эрх мэдэлтэй мэт харагдаж байгаа хүнд итгэдэг. Итгэл яг энэ мөчөөс эхэлдэг. Гурав дахь нь эхэндээ тэр чамд тусалдаг. Харин дараа нь би чамд тусалсан шүү дээ гэж сануулдаг. Чи түүнд үгүй гэл өгч эхэлдэг. Чи түүнд юу ч үгүй ингэж өгч эхлэх нь шүү дээ. Энэ бол амар сэтгэл зүйн манипуляц хийх юм аргуудын нэг байх гэж би бодож байна. Та нар ингэж лөөрчин хүн хамгийн мууг нь сул дарыг сонгодог гэж бодож байна. Үгүй ээ. Тэд бол хамгийн муу хүмүүсийг биш, хамгийн сайхан сэтгэлээ хүмүүсийг сонгодог. Учир нь итгэдэг хүн хайрладаг. Хайрладаг хүн хамгаалдаггүй хүн байдаг. Лөөрчд хүмүүсийн итгэл, инрэл, итгэлцлийн гэгээгээр өөрийн харахыг тэжээдэг. Вау, энэ бол яг Монголд бол бүх хүн айгүй гоё сайхан сэтгэлтэй шүү дээ. Энэ бол ир юмгүй. Тэгээд уучлал нь айгүй хурдан ирдэг. Тийм мундаг хүмүүс байдаг. Тийм болохоор Монголд их лөөрөд их амжилттай явд юм болоо те. За саран даваал тэр хүнээс ахуулаад та бүхэн мэдэн шүү дээ. Одоо цалаанд чинь бууж байгаа лөөрчд юу байна? Одоо дэлхийн сүрлээ гэхэд хүмүүс яаж ингэж итгэл болж хүмүүсийг лөөрддөг үлээ. Тэгэхээр маш тийм үнж дүр гаргадаг те. Тэгэл ингээл одоо жишээ нь онлайн арилжаа гэдэг те. Нэрийн дор хөрөнгө оруулалт татаж эхэлсэн юм байна. Нэг ихэндээ нэг ашиг өгдөг байснаа скриншот гэж амжилтын төв фейк үнэлгээ те. Хүмүүс итгэсэн хин ч чиглэв. Тэгэл нэг өдөр гээл бүх зүйл зам хорж алга болох жишээ нь. Тэгэхээр таад анхааралтай байх хэрэгтэй. Лөөрчд хамгийн муу хүмүүсийг сонгодог байх нь шүү дээ. Хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүсийг сонгодог. Тэ? Итгэдэг хүн хайрладаг, хайрладаг хүн хамгаалдаг хүн байдаг. Лөөрчд болохоор хүмүүсийн инрэл, итгэлцлийн гэгээгээр өөрийн харах үед ингээл тэжээл амьдрдаг байна шүү дээ. Тэгээд та бүхэн
өөртөө өөрчлөс боломжтой байгаарай. Заавал өөрчин гэхээр юм юу хүмүүс биш шүү дээ. Тэр кинонд гардаг шиг тийм хүмүүс биш. Бидний эргэн тойронд нэг алхаал амьдрал явж байгаа тийм хүмүүс.